Цагдаагийн байгууллагад өнөөдөр өглөөний 7 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо спортын төв ордны урд замд Hyundai Elantra маркийн автомашин ундаг дугуйтай хүүхдийг явган үеийн гарцан дээр мөргөөд хэргийн газраас цугтсан ноцтой осол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар тухайн автомашины эзэмшигчийг олж тогтоон эрэг үүсгэн шалгаж байгааг тээврийн цагдаагийн албанаас мэдгдлээ. За хослогийн газрыг санаатаагаар орхин цухтаасан зайлсхийсэн тохиолдол жолооч өөрөө энэ зам хөдөлгөөний дүрм заасан жолооч өөргөө биелүүлсэнгүй. За тэгээд санаатаагаар дээрээс нь хослогийн газраас цугцсан тохиолдлоор мэдээж иргэн дээр эрүүг хариуцлага хүлээлгэнэ. За тухайн ослог гаргасан жолоочийн тээврийн марк, улсын дугаар хэн болохын жолооч нь бол тогтоосон. За яг одоогийн байдлаар бол шалгалтын ажиллагаа бол явагдаж байна. Тэгэхээр бол дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бол боломжгүй байна. За ер нь зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань хөдөлгөөнд оролцож байхдаа бас зам орчиндөө анхаарал болгоомжтой зөрчиж яваач гэдэг бас зөвлөж хэлмээр байна. За энэ оны эхний 4 сарын байдлаар ундаг дугуйтай 21 осол, за цахилгаан мотоциклтэй 16 осол, скутертэй 7 осол бол цагдаагийн байгууллагад бол бүртгэгдсэн байна. За эдгээрийн дийлэнх нь дандаа бага насны хүүхдүүд одоо удам зам хөдөлгөөнд цахилгаан мотоцикл, скутер, за ундаг дугуйтай хөдөлгөөнд орж чад автосол төрсөн ийм зүйл байгаа учраас эцэгчүүд маань бас бага насны хүүхдээ хараа хяналтаа гаргадгийг зөвлөжлмээр байна. Мөн жолооч нар явган хүний гарц уулзууртад өгч ирээд хурдаа хасаж хэвших шаардлагатай. Учир нь явган хүний гарц дээр явган зорчигчд авах хэрэгтэй тул заавал зам тавьж замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хэвших нь осол аваараас урдчлан сэргийлэх алхам болно. Харин тухайн осолд өртсөн хүүгийн хувьд биеийн байдал тогтвортой шаардлагатай эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй авсан хэмээн мэдээллээ.